За, астрологи сонирхогч. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За, сарын өмнө хэлсэн блогоор маань зочлоод нэлээ олон хүн сонирхоод үзэгчийн тоо 20 хэдэн мянга гараа явчихсан байгаа. Болохоор энэ төрлийн мэдээллийг бол хүмүүс нэлээ их сонирхдаг юм байна гэж үзлээ. За, тэгээд нэг 10 дахны өмнө байна уу да. Бод гарагийн ухрах хөдөлгөөн гэдэг нэг богинохоо мэдээлэл оруулсыг та бүхэн санаж байгаа бах. За, тэгэхээр ухрах хөдөлгөөний үед юу хийвэл цохилттой юу хийвэл бас жоохон анхааралтай болгоомжтой байх хэрэгтэй вэ гэдэг мэдээллийг тэнд оруулсан. Одоо энэ удаад бол 12 орд төсрөөр оруулж байгаа. Энэ удаад үхрийн орд. За үхрийн ордынхан. За үхрийнхэн минь ээ. Та бүхний хувьд бол бод гарагийн ухрах хөдөлгөөн таны 9 дугаар ордод 9 дугаар гэрд болж байгаа юм байна. За 9 дугаар гэр гэдэг бол мөнгө төгрөг, хамтын мөнгө. За санхүүг хариуцдаг гэж үздэг. За энэ хамтын мөнгө санхүүгийн асуудал. За дээрэс нь бас нэг эзотерик мэдлэг, нууц мэдлэг, сэтгэлзийн нууц асуудлыг сонирхдаг. Ийм одоо асуудлыг хариуцдаг ийм гэр юм байна. За тэгэхээр ухрах хөдөлгөөний үед энэ яах вэ гэж. За энэ ухрах хөдөлгөөний үед бол санхүү мөнгөний төлөвлөгөө өөрчлөгдөнө. Татварын болон одоо нийгмийн даатгалын ч юм уу тийм үү. Энэ асуудлууд хөндөгдөх энэ юм хандлагатай гэж байна. За тэгээд дээрэс нь дотн харилцаа жоох өмнөхөөс өөрчлөлтөд орж магадгүй аль эсвэл хуучин харилцаж байсан дотн холбоотон хайр цуглалын ч юм уу тийм ээ хамтрагч алсвал түн шүт чинь бас буцаж эргэж холбогдох юм магадaltaй гэж байна. Өөр нэгэн бас нэг асуудал бол нууц харилцаа. Зарим нэгэн нууц зүйлүүд бол илэрч магадгүй шүү. Яг бол ухрах хөдөлгөөн гэдэг бол дандаа гიშгсэн мөрөө эргэж харах тийм үйл явдлыг илэрхийлдэг юм л да. За нэг юмрх юм байна. За дээрэс нь өөр ухрах хөдөлгөөний үеийн бас нэгэн чухал асуудал гэх юм бол тэр нь юу гэдэг вэ гэхээр хорц сурчлаас ангиж харахад сайн. Хорц суршил гэдэг нь одоо архи таймх гэдгээс гадна бас их идэгч хорц суршил болчиход байгаа шүү дээ. Их таргалах, их одоо дурлах энэ чинь бол бас хорц суршил болчиход байгаа шүү дээ. За энэ бүхнээс талхах сайн. Ийм үе юм байна шүү. За тэгээд 12 сарын 1-нд бол шин сар гарсан. Өөрөөр шиний нэгэн болсон. За энэ үед бол ямар нэгэн яг шин сар маань ухрах хөдөлгөөний үед эхэлж байгаа учраас энэ үед цоо шин ажлыг далайцтай том үйл хэрэг санхүүж тэрийг санхүүжилт хийх мөнгө одоо тэр нь төрөнг оруулах энтрийг бол азан жасан дээр шүү гэж. За тэгээд ер нь бол зарим нэгэн дахиж хийх сайжруулах ёстой зүйлүүдийг бол хийж явал их сайн үе гэдэг байгаа юм. За 12 сарын 6 гэхэд Марс гараг таны 4-р гэрт ухрах хөдөлгөөн хийх нь бас л ухрах ретро хөдөлгөөн. За 4-р гэдэг бол чиний амьдарч байгаа орон сууц, байр, байшин, одоо газар орон, ямар оронд амьдарч байгаа тэр, за гэр бүл энэ гэсэн асуудлыг хариуцдаг гэж байна. За тэгвэл энэ үед бол одоо үйл хөдлөхтэй холбоотой зарим нэгэн баримтчүүд хийж шинжлэх ийм асуудал гарч ирж магадгүй гэж. За бас эмиграц гадаад оронд одоо шил цагаачлахын асуудлыг хөөцөлдөж байгаа болвол за хэрвээ энэ асуудал хэрэг өдийд хөндөгдөж гарч ирсэн бол за энийг хөцөлтөд эхлэхэд энэ асуудал 25 оны 2 сарын хүртэл удааширч тэр хүртэл бол одоо бичиг баримтын бүрдүүлэх асуудал үргэлжлэнэ гэж байна. За тэгээд дээрэс нь энэ үед бол эцэг эх чинь та бүхнээс анхаарал халамжийг бас хүсэх үе байж магадгүй. Анхаарал тэдэртээ бас жоохон анхаараарай гэсэн нэг юм гарч ирж байна. За тэгээд дээрэс нь 12 сарын 7-нд Нептун гараг та нарын 11-р гэрт байрлана. За энэ үед бол ухрах хөдөлгөөнөөс одоо урагшлах хөдөлгөөнд орно гинэ. Нептун гараг. За Нептун гараг бол та нарын энэ ордонд бол бүтэн орж ирэх үе нь бол ингээл хоёр гэрийн хооронд одоо жишээ 12 11-р гэрийн хооронд одоо ингээд наашаа цаашаа хөдөлгөөнд оршиж байж байгаа 3 сарын 31 25 оны 3 сарын 31 гэхэд бүтэн одоо танай 11-р гэрлөв шилжинэ гинэ. Тэгэхээр энэ үе бол найз нөхөд одоо сонирхол нэгтэй хүмүүс одоо тийм нийгмийн одоо жишээлбэл тийм одоо нэг баг болж ажилладаг тийм хүмүүсийн одоо асуудал энэ үед одоо хүчтэй тавигдана. Магадгүй хуучин амд нөхөд чинь те хуучин холбоотууд чинь гэж ирдэг ч юм уу те. Иймэрхүү бас нэг асуудал гарч ирэх байх шүү гэж байна.
За 12 сарын 8-нд Соломон гараг. Соломон гараг бол таны 10 дугаар гэрт Плутон гарагтай хамт. За Плутон гарагийг манайх Тэнгэрийн ван гэж орчуулад байна уу да. Тий. Плутонтай нэгдэнэ гинэ. Энэ нэгдэл бол танд одоо маш их хэмжээний мөнгөний боломжийг нээж магадгүй гэж байна. За тэгээд нэлээд одоо бас тийм төвшин агсан шатаагсан тийм албан тушаалд та томилогдох ч юм уу одоо албан тушаал ахих юм боломж нийгмийн статус байр суурь өөрчлөгдөх эрх мэдэлд хүрэх одоо тэргүүлэх оройл тэргүүлэх үүрэг хүлээх энэ боломж гарч ирдэг юм байна. Ерөнхийдөө энэ бол чиний албан тушаалын хариуцсан тийм гэр юм шүү гэдгийг бас бол чи 10 дугаар гэр бол. Тэгэхээр ерөнхийдөө өсөн дэвжнэ гэсэн. За 15-нд бол бод гарыг ухрах хөдөлгөөрөө зогсооход урагшилж эхлэх үе. За бод гарыг ухрах хөдөлгөөн бол эхлэхийн өмнөх 7 хоног, төгсгөлийн дараах 7 хоног гэдэг бол сүүдэр үе гэж хэлдэг. Энэ үед бол аливаа асуудал тийм хурдтай өрнөхгүй ч гэсэн сүүдэр үе байгаа үед бол бас шууд асуудал. Тийм одоо яарч бас орохоор хэрэггүй байдаг. Дахиад нэг жоохон 7 хоног юм уу ядаж 3 хоног хүрэх хэлээ хийж хэрэгтэй гэж үздэг шүү. За тэгээд энэ үе бол 15-аас эхлээд чиний мөнгө санхүүгийн асуудал бол одоо нэлээд анхаарлын төвд орж ирнэ гэж байна. За тэгэхээр дөнгөж ухрах хөдөлгөөн зогсчлоо гэд бас томоохон зүйл хадгалж авах гэдэг энэ бас хэвгүй жоохон хүлээгээрэй гэсэн нэг юм байна. За тэгээд яагаад вэ гэхээр 8 дугаар гэрт бол 8 дугаар гэр гэдэг маань бол мөнгө төрнийх гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор одоо энэ мөнгө чинь болох голцоо чиний яг өөрөө ч хөдөлмөрч олсон мөнгө биш. Санхүүгийн хувьд ингээд хамтын эзэмшигч гэр бүлийн гишүүдийн ч юм уу одоо тийм ээ аль эсвэл төрийн ч юм уу эсвэл одоо тэтгэлгийн ч юм уу иймэрхүү мөнгөтэй холбоотой байдаг юм байна л та. Тийм болохоор бас энэ асуудал 15-наас бол бас нэлээд итгэж эхэлнэ гэж байна. За 22 сарын 22 гэдэг бол нар буцтай монголчууд бол нар буцна гэж хэлдэг. Хамгийн урт шөнө хамгийн богино өдөр байдаг. За тэгээд энэ бол таны үхрийн ордны 9-р гэрт энэ хамгийн урт шөнө богино өдөр гэсэн энэ нарны одоо энэ өдөр шөнийн одоо юу гэвэл энэ чинь нар буцах үе гэж хэлдэг те. Ийм одоо үе яг таны 9-р гэрт болж байна. За 9-р гэрт болохоор яадаг юм бэ гэж тэгвэл энэ гэр бол гадаад орон холын одоо нутаг холыг харилцагч хамтрагчийг одоо илэрхийлдэг юм байна л да. Тэгэхээр энтэй холбоотой үйл явдлууд 22-ноос хойш идэвхжээд за энэ бүхэн нь сүлдээ бол нэлийн өргөжж тэлэх юм магадлалтай гинэ. Яг гэвэл энэ чинь бас уран гараг орж ирж байгаа юм байна. За уран гараг бол дандаа бүхэл бүтэн юм том хэмжээний өөрчлөлт хойтлог маш том өөрчлөлтүүдийг илэрхийлдэг. За энэ юу одоо өөрчлөлтийг илэрхийлдэг энэ уран гараг таны ордод, үхрийн ордод 25 оны 7 сар хүртэл байна гэж байна. За энэ бол ерөнхийдөө таны мөнгө, санхүү, гэр бүл тэгээд дээрэс нь та өөрөө бие хүнийхээ, хувь хүнийхээ хувьд яаж трансформацид орох вэ? Яаж өөрчлөгдөх вэ гэдгийг илэрхийлнэ гэж байна. За тэгэхээр 25 он бол таны хувьд өөрчлөлтийн жил байх нь. Тэгэхээр ингээд 12 сарын 6 болоод 25 оны эхний төлөв байдал бол их сайхан байх нэ гэж ойлгож байна. За та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Аз жаргалтай шинэ оноо өгтаарай. Блогийн маань хуваалцаарай. За та бүхэнд хамт байсанд баярлалаа.